За өнөөдөр бид хоёр одоо мань уулын бит бас соёлын өвгийн суурьнд ирээд байна. Энэ газар нь болохоор бас одоо та бүгдийг амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ ирж үзэж сонирхож болохоор ийм зорилттой газруудын нэг юм байна. За энэ газрын онцлог нь болохоор одоо Далан хар уулын өрчөнд одоо нутаг нутгийн бит бас соёлын өвгийг одоо нэгэн газар ингэж төвлөрүүлж хүмүүст одоо таниулах одоо үжүүлж харуулахыг одоо хичээж байгуулсан юм байна. За энэхийн бас нэг онцлог болохоор одоо түүхийн олон үе шатных амьдрал ахуй байдал одоо соёлыг харуулахтаа тухайн цаг үеийнхэн байдлыг ингэж бүрэн бүтнээр нь ингэж хүмүүст харуулахыг бас хичээсэн юм байна. Харин одоо яг орцсон цагийн одоо үеийн одоо тийм бөмбөг бодгийг бас оруулсан биш. Яг эртнийхэн байгаалийнхан тэр өнгөөр нь ингэж зохиод бүтээсэн нэг сайхан санагдсан. Одоо энэ дэшнэрээ бас Далан хар ууланд авирч одоо цэвэр агаар амьсгална. Байгалийн сайхныг үзэн тийм онцлогтой юм байна. Ингээд та бас энд ирээд одоо бид бас соёлын өвгийг уламжилж хамгаалах гэдэг илүү их ойлгохтой болоод итгэж байна. Слачарганда сайхан моны нотган За ураанхайчууд хаана та бүхэнтэй холбоотой нэг мэдээлэл явж байгаа шүү. Одоо энэ дээр юу гэж бичиж байна вэ гэхээр ураанхайн 3 хамгаалагч бас дуян 3 хамгаалагч гэдэг. Одоо яагаад дуян 3 хамгаалагч гэдэг вэ гэдгийн тухай энэ дээр их тайлбарлаж байгаа юм байна. Та нар өөрсдөө ирж үзээрэй. За энэ бас нэг иймэрхүү одоо гэр бүлтэй бас ийм том хүрээтэй газар байгаа. Энд бол одоо найз нөхдөөрөө гэр бүлээрээ бас амралтын өдрүүдээр ирж хоол хүнс идэж одоо хонголж болох юм байна. За энд бол одоо морин хооронд багтай, дур сонирхолтой хүмүүсийн бас ирж үжиж болохоор газар байгаа юм байна. Энд бол одоо маш олон янч хийцтэй, загвартай, за тэгээд адил бас цаг үеийн морин хоорнуудыг бол энд дэлгэн үзүүлж байна. За эдгээр болохоор гурлаар хийсэн ёслолын бялуунууд байгаа. Эдгээр бас ингээ хоорондоо өөрсдөө бас өөр утга учиртай байд юм байна. Жишээ нь энэ их гэдэг одоо төрсөн өдрийн настай хүмүүсийн төрсөн өдрийн балиу болдог бол энэ нь болохоор одоо цагаан сараар дахил тавьдаг. Одоо энэ нь болохоор одоо ураг хурам дээр хэрэгэлдэг ч гэх юм уу ингэж өөрсдийн утга учиртай ингэж гурлаар хийж хүмүүст бэлгэлдэг юм байна. Анхлан чамайг би хараад атхан зүрх минь дотлоо өөрийн мэдээлгүй чам руу ширцэн осгол дөлгөн харцаар чин урдаас минь тогтож харахад ухан бодол минь хайлын оцсон